хүмүүс одоо ингээл нэг юм йог бясалгал гээл тэгэхээр нэг юм том ойлголт өгдөг шүү дээ. Бараг нэг агуу 40 суугаал будаатай л тий. Нэг бол ингээл ёстой энерги бүх ажил төрөл бүх юмаа зохицуулаад гээл нэг сүртэй юм боддог ш. Гэтэл нөгөө бясалгал гэтэл нөгөө йог гэдэг чинь өглөөний 5 минут, 3 минут, 10 минутыг зарцуулахад эхлэл байж болно шүү дээ. Энэ талаар тийм өстой гоё үз гарч ирж байна. Одоо ингээд мэрэгчлийн хүмүүс юм гоё асуулт асууж байгаа байхгүй юу? Одоо бид хэдийн яг ингээд хамт олноор хийх гээд байгаа яг гол зорилго нь юу юм бэ гэхээр сэтгэлийн эрүүл ахуй. Бид нар бол одоо шүдний эрүүл ахуй тухай ярьжтэй шүдээ байнга угаадаг. Биеийн эрүүл ахуй ингээд тогтмол усанд ордог. Гэтэл бидний одоо хамгийн гол авч явж байгаа сэтгэл гэдэг юм одоо тэр цэвэрлж эрүүл ахуйг хангахгүй. сайн байцгаана уу. Өнөөдөр зулаагийнхын дугаар сэтгэл зүйч Нямка маань оролцож байна. Нямка маань өөрийгөө танилцуулаад эхлэе. За сайн байцгаана уу. Намайг Нямсүрэн гэдэг. За би Виняса йогийн багш. За тэгингээ энерги сэтгэлийн бясалгалыг заадаг. За тэгээ хөвчлэн хүүхдүүдтэй ажилладаг. Ялангуяа хүүхдийн йогоор хэрэгжсэн. Тийм багш байна. Сүүлийн үеийн ажил төрөл нь юу вэ? Яг юу руу чиглэж ажиллаж байна гэхлээр ажиллаж байгаа ярьж. За тэгээ манайх өөрсдөө йогийн төв үүсгэн байгуулсан. Намастай гэдэг нэртэй. Тэгээд тэр төвөө одоо байгуулад нэг 11 жил дээр явж байна. За тэр төв дээр бид нар юу хийдэг вэ гэхээр ердийн йогийн ангиудыг заахаасаа гадна хүүхдийн йог, жирэмсний йог, хамдуудын йог заадаг. За тэгингээ бид хэд болохоор багш нар бэлддэг. За ерөнхийдөө нөгөө хүмүүс ингээл йог олон төрөл байдаг. Ямар йог хийдэг үү гэж асуудаг л та. Тэгэхээр бидний йог бол нөгөө анхаарал төвлөрүүлэнгээ хөдлөх гэх юм уу та. Анхаарлаа төвлөрүүлж ажил одоо алхах, идэх гэдэгтэй яг адилхан хөдөлгөөн хийж явахдаа хүн анхаарлаа төвлөрүүлдэг. Ийм төрлийн йог. Бид нар анх Америкт сурч төгсөж ирж байсан. Тэгээд манай дүү битээ хоёулаа үүсгэн байгуулсан. Манай охин бас тийм багшилдаг. Тэгэл ерөнхийдөө гэр бүлээрээ бүгдээрээ одоо манай баг хоёр хүн маань бас ерөнхийдөө л багасаа йог хийгээл тэгж явдаг. За тэгэхээр үүсгэн байгуулсан йогийнхоо төвөөр бол ажилуулдгаар ажиллаулж байна. За өөрийнхөө зүгээр хувь хүнийхээ хөгжил талаасаа бол бас нэг хувь нэмэр оруулмаар тий өөрийн нэг хийж чадах одоогийн байгаа цаг хугацаанд туршлагандаа ингээд тодорхойлоод юу хийвэл зүгээр юм бэ гэд бодоод ерөнхийдөө бол хүүхдүүд рүүгээ орж ажиллах ерөн дотроос хэмнэлцэлтэй. За тэгээд би хүүхдийн йог заагаад 10 жил болж байгаа. За манай хүүхдүүд бол ингээд нэг юм 4-өөс 16 насны хооронд явдаг. За тэгээд хүүхдийн йога заагаад байж хооронд Америкийн нэгдсэн улсаас Делавертх цангаас нөгөө нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйн суралцах хөтөлбөр очирсан. За тэгээд энэ хөтөлбөрөөр бас нөгөө өөрөө чиглүүлэгч багш болоод тэгээд өөрийнхөө яг ингээд йог болж игэл яг уу йогийнхоо ганц хоёр юмудаас ингээд чадхаараа оруулахыг оруулаад яг Америкийнхаа хөтөлбөрийг заагаад явж байна. Одоо манай Нямка ч олон жил йогоор хичээлж байна. Тэг йогоор маш олон юм суралцаагаа л явуулж байна. Би бол мэдхий. Тэгэхээр ингээ хүн болгон сэтгэл зүйч гээд одоо йогийн багш гээд хүн болго өөрийнхөө мэрэгчлийг өөр тодорхойлох баг. Энэ найзын хувьд йог гэж яг ингээд юу юм бэ? Йогоор хичээлсний давуу тал нь юу юм бэ гэд. Манай сонсогчдод. За ихэвчлэн нөгөө нэг хүмүүс йог гэхээр нэг юм бие хөдөлгөөн гэж боддог. За ингээд нэг аюу гой сонголттой ч юм уу тий. Тэгэхээр нөгөө нэг яг судар талаасаа гэх юм уу да бид нар бол ингээ йог дээр бас судар үздэг байхгүй. Тэгээд тэр судар дээр бол юу гэж ярьдаг вэ гэхээр 8 юм хийгээд явуулдаг. За тэгэхээр тэрэн дотор бол нөгөө нэг хувь хүний ёс зүй, бие яаж авч явах вэ? Бас хийхгүй байх нэг юм сайн дурын сахил юм уу да нэг сахилга баттай байх тий. За улмаар төвлөрөл бясалгал бүгдээрээ ордог байхгүй янз бүрийн бясалгал. Тэгэхээр бидний хувьд бол нөгөө нэг йогийн багш гэд хэлэхэд бол яг өнгөц харахаар ингээд хөдөлгөөн заадаг хүмүүс шиг л харагддаг. Бид нар хаяа авшигнахоор ингээд бид нар чинь бие тамирын багш штэ гэх. Би бас хуучин нөгөө нэг өөрийн мэрэгжлийн ажиллаа энэ хийж хата
манай хуучин одоо хамт ажилладаг хүмүүс таарлтаараа ингээд чи маань одоо ингээд бие тамирын багш болж байгаа юу гэдэг байхгүй юу. Тэгэхээр бол яг уу зүгээр нөгөө гадаас харахад бол энэ чинь хөдөлгөөн зааж байгаа юм шиг харагдаж байгаа. За дотроо бол ингээд нөгөө яг үнэндээ йог гэдэг дотроо бясалгал орсон. За тэгээд йог юуг судалдаг юм бэ? Хүний сэтгэлийг судалдаг. Судлахтаа сэтгэл юунаас болж савлаад байна? Тэгээд тэр савлаад байгаа одоо тэр үйлдэл долгислыг тогтоож өгдөг аппликейшн нь йог байхгүй. Тэгэхээр нөгөө нэг хоёлоо сэтгэл судлалын ангид цуг сурч ирсэн. Ерөнхийдөө ингээд хүний сэтгэл барууны одоо талаас нь судлаад үзэх юм бол онлын хөттэй баруунд үүссэн байна юм байна. Тэгвэл дорны талаас нь бол тий одоо ингээд буддист сэтгэл судлал байна, йогийн сэтгэл судлал байна, маш олон сэтгэл судлал байна тий. Тэгээд тэн дээр бол ерөнхийдөө л нөгөө йог гэдэг маань өөрөө сэтгэлийг тогтооно. За тэгээд сэтгэлийг тогтоохдоо ялангуяа бясалгал гэж юу юм бэ гэд ороод ирэхээр бол дахиад нөгөөд чинь задрын шүү дээ. Маш олон төрлийн бясалгал байна. Гэтэ яг үнэндээ бол хөдөлгөөнөөр дамжуулаад бие махбод одоо манай зулаач өөрөөс юмч хүн шүү дээ тий. Одоо физиологи атом талаас харсан ойлгож байгаа. Тарих мэдрэлийн систем талаас хүний бие махбод чинь хөдлөөд ирэхээр яаж тайвширдаг гэдэг тий. Тэгэхээр бид нар бол хөдөлгөөн талаас нь бие тайвшруулж юм. Улмаар амьсгалын зам нь тий. Амьсгалуудад одоо хүний ухааныг шууд удирдах байгаа. Тэгэхээр амьсгалын дасгалууд бид нар хийдэг. Тэгээд бясалгал хийдгийг бол энэ бүх биеэ чөлөөлсөн бай. Одоо амьсгалаа чөлөөлж дасгал хийсэн бай. Ухаанаач төвлөрүүлж дасгал хийсэн бай. Энэ бүгдийг нийлүүлээд бясалгал гэдэг нь ерөөсөө шин чадвар зорилцоо. Би чинь ийм дадалтай байна. Энийг өөрөөр хийгээд үзье. Би ямиг ийм өнцгөр хараад байдаг юм байна. Ийм өнцгөр хадж гэдэг юм тийм. Энийг хэлээд байгаа. Өстой гоё тодорхойлолт байна. Тэгэн гот хүмүүс бас ярьдаг штэ нөгөө йогоор сэтгэл зүйч дээр очихоор сэтгэл засалч дээр очихоор мэдээж ингээл йог сая бясалгал гэж орж ирж байна тийм. Бясалгалд явал зүгээр өөр дээрээ ажил өөр дээрээ төвлөр гэлдэгдэг штэ. Тэгэн гот яг үүндээ нөгөө сэтгэл зүйн яг хурц асуудалтай байгаа хүмүүс бол ингээд төвлөрч чаддгүй шүү дээ. Эхний ээлжинд тийм нэг төвлөрөхөд амжигдсан. Тэгээ төвлөрч чадахгүй өөрөө тэрэндээ нэг юм бясалгалаас йогоос жоохон зүхтах гэдэг байдаг ч юм уу тийм. Тэгэхээр энэ тал дээр зөвлөгөөгүй л. За энэ тал дээр болохоор яг бид хэд Америкийн нэгдсэн улсын Emory их сургуулийн хөтөлбөр маань одоо бас юуг айгүй их одоо хардаг вэ гэдгээр өмнөдийн Харвард их сургууль гэж яригддаг байхгүй. Яг нөгөө нэг Харвардын их сургууль шиг нэлээд том одоо ингээд лабораторитой судалгаа шинжилгээний том юм одоо газар сургуулиудтай. Тэгээд тэндээс бол бас нэг тарих судлал дээр яг тарих мэдрэлтэй одоо хүний анатоми физиологч нь өөрөө яг яаж бидний сэтгэл хөдлөл зан үйлдэлтэй байгаа юм бэ гэдэг талаас нөгөө талаас бидний нөгөө нэг сэтгэл зүй талаас одоо энэгшлийн онц гэж байгаа тийм. Хүн ерөөсөө 0-оос одоо 0-оос биш маа 6 сараас ахуйтай бидэрт энэгшлийн формат суудсан байдаг юм байна. Үнэхээр бид нар чинь ингээд нийгмийн амьтан юм бол хүн хоорондын харилцаа маань ингээд явагдахтаа би анхнаасаа ямар энэгшил формат байгаа билээ тэрнээсээ болоод ингээд зарим нэг өдөөдөд авах магадaltaй. За тэгэхээр бидний энийг бол багш нар ялангуяа 10 жилийн багш нар насанд хүрсэн эцэг эхчүүд ч гэсэн яг юу гэж хэлдэг вэ гэхээр ингээд сэтгэлийн гэмтэл цочрлыг бидний ер нь ингээд тооцоолж ойлгож авах хэрэгтэй байна. Йогийн багш нар ч гэсэн одоо энэ ойлголт орж ирж байгаа. Trauma informed teacher буюу одоо сэтгэлийн гэмтэл цочрлыг тооцоолсон байна. Тэгээ ер нь бол хүний шууд дайнаад гүнзгий янзлаад энэ бол одоо хэцүү. Ингэж бол боорно гэж байхгүй. Тэгэхээр бид хэд ч ингээд нэг юм яхаар ер нь бол маш их одоо нэг тооцоолсон л байх хэрэгтэй. Одоо ямар нэг одоо юу өдөөгдөж магадгүй тий. Хэвчлэн ер нь хүмүүсээ хүндлэх хэрэгтэй тий. Яг гоё. Яг энэ хүсчээсээ хариултыг хэллээ. Тэгвэл нэг автомат нэг юм байгаад байдаг шүү дээ. За одоо ингээд гэл тэр чинь. Үнэхээр хийж чаддгүй, үнэхээр төвлөрч чаддгүй. Бараг тэрнээсээ илүү нэг юм тухгүй л авчих гэдэг байхгүй. Тэгэн гут нэг гоё
кейс ч юм уу байгаа ахalтай олон жил ажилласан үед йогоор хичээлэхээр амьдралын чанарт яаж нөлөөлж байна? Магадгүй Нямка йогоор хичээлэхийн өмнө ямар зан характертай, ямар зан ааштай йогоор хичээлж бясалгалыг ойлгосны дараа амьдралын чанар ямар болов? Сэтгэл зүй талдаа яаж нөлөөлөв гэд болцож болох уу? Тийм. За йогоор хичээлэхээс өмнө яг нь ерөнхийдөө нэг юм балчир байсан гэдгийг мэдэгдэж байгаа юм л да. Бид хэд бол одоо юу гэдгийг хүн бол ингээд амьдралынхаа турш ингээд төдөвшөөд сурж байгаа одоо сургуулиасаа боловсрлаа аваад тэгээ ингээд амьдрал дээр янз бүрээр ингээд одоо тэрийг өөртөө шингээж байгаа хэл та. Гэхдээ йог бол нөгөө нэг альч одоо жишээлбэл сэтгэл судлаар сурлаа, эсвэл хэл судлаар сурлаа ингээд нэмээд сураад байгаа юм дээр маань дандаа нэг юм амин нэг маягаар орж ирдэг. Жишээлбэл сэтгэл судлаар сурч байхдаа бол йогогоо заагаад өөрөө йогогоо хийжсэн учраас ингээд хичээлүүдээ ингээд шалгалт таарна тий. Эсвэл одоо нөгөө нэг даалгаврын хугацаа болон гэх мэтчлэн энэ болгон юм дээр нөгөө гаднаас ирж байгаа одоо тэр стрессийг даван туулах чадвар маань өөрөө ингээд ерөнхийдөө өөрийгөө баг стресстэй гэж тавьж байгаа. Ерөнхийдөө энэ аюул юм чадварлаг жолооч шиг болчихж байгаа. Тэгээ би өөрийнхөө мэдрэлийн системээ тархиа бодоод байгаа дадлаа ингээд өдөртхтаа тэр йогоос авсан нөгөө нэг амин дэм гэдэг юм уу арай илүү тийм хүчээч гэдэг юм уу тэгж ашиглаж байгаа юм байна. Тэгэхээр чи амьдралын чанарт бол яалтчгүй өөр болно шүү дээ. Яг одоо би өөрөө хүнийхээ хүн одоо дараагийн 2 дахь ч үедээ би өөртөө дотроо нэг юм хайцаалаа. Би чи ер нь тиймэрхүү юм хичээж байгаа юм шүү. Одоо жоохон их гэдэг шүү гэж байгаа бол хажуудаа байгаа хүнтэй нэг нь харилцаанд орохдоо би бас яах юм те энэ хүн маань ямар байгаа бол би тооцоо. Яавал энэ хүн бас тэхэн байх уу? Гэхдээ би бас өөрөө яавал тэхэн байх уу гэл ингээд бодоод тахаар бол чанар бол 100%. Тэ яг яавал одоо энэ дандаа эрэг гэсэн үг биш шүү дээ. Ядаж ингээд бодиттой байдлыг харах чадвар нь хүртэл арай өөр гэнүүд. За энэ бол одоо юм байгаа байна те. Миний хүсэж байгаа юм байгаа байна гэд. Тэгэхээр йогийн нөгөө урлагтай амьдрах арт бодлыг ярьдаг. Тэгэхээр яг ингээд нэг идж байхдаа ч гэсэн тэрийг enjoy хийж идэг тий. Бага газраа хүнтэйгээ гоё enjoy хий. Ер нь л байгаа тэр момент дээр одоо байж сурсан юм уу? Стокой. Тэгэнгუთ түрүүнээс хойш нөгөө төв мэдрэлийн системд эрүүл мэндэд гээд 2-3 удаа дурдчихлаа шүү дээ. Яг ингээд эрүүл мэндэд яг ингээд юу ингэж нөлөөлөдөө магадгүй одоо гэж бид нэг юм давчтаж бачуурч тий хөлс ам чихэрч гар хөл салгалдаг шүү дээ. Тэрэн дээр ингээл йог хий, бясалгал хий гэлдэг. Хүмүүс яг ингээд хилээд өгөхгүй болохоор магадгүй ойлгохгүй, сонирхож судлахгүй байж магадгүй юм шиг санагдчихэв. Тийм. Одоо ялангуяа яг уу заавал одоо нөгөө нэг йог гэхээр зарим хүн сонирхгүй байж болно тий. Би одоо сонголтгүй ч гэдэг юм эсвэл одоо би яг тэртлийн юм сонирхдаг гэж байгаа хүн байгаа бол ингээд хөдөлгөөн хийх зөвлөж байгаа хэрэг. Ямар нэгэн байдлаар бид нэр физиологи ингээд хөдөлгөх юм бол ер нь яаж ч утсан гэж цусны эргэлтээс ахуулаад бидний ингээд бүх систем чинь хөдөлгөөнд ороод ирнэ. За хөдөлгөөн хий гэдэг нь хөдөлгөөний дутагдалд орцсон доо биш. Ер нь бол ингээд хэрэгцээ байна тий. Одоо юу гэдэг йог төр бол ялангуяа нөгөө нэг хамраар амьсгал авч хамраар гаргадаг болохоор төв мэдрэлийнхаа систем дээр ингэ ажиллахад байгаа юм байна. За жим дээр бол бид нэр жишээлбэл одоо хүнд юм өргөж байгаа болохоор нэг хамраараа аваад хамаараа гэл гаргадсан шүү дээ. Тэр маань бол өөрөө ингэ шал өөр одоо юу гэдэг хэрэглийн болцоогаа ажиллах илүү хүч гаргах нэг удаадаа ч юм уу. Гэтэл йог ч юм бол өөрөө юм тайвшруулах хамраараа аваад хамраа гаргах гэх нэг мэдрэлийн системийг тайвшруулж өгнө. Тэгэхээр ерөөсөө бидний одоо тархийг бол яг энгийнээр ярих юм бол мэдээж инженер бол айгу гүнзгийл ярих та тий. Бид хэдийн одоо энэ хамгийн арын багавтар тарих гэдэг байгаа юм бол одоо бидний тарих нус мэдрэлийн системтэй ингээ холбогдсон. Тэнгүүд бид нар тэрийг одоо дээрээс нь доошоо удирдах биш, доороос нь дээшээ удирдах гэдэг. За би хөдөлгөөн хийлээ гэж бодоход одоо биеийнхаа мэдрэмжийг одоо баруун хөлт маань яаж, зүүн хөлт маань яаж, тэнцвэрээ олоход яаж юм. Тэгэд ингээ явчит л миний багавтар тарихгүй юу амьд үлдэхийн төлөх одоо үндсэн хэрэгцээ нь бол аюулгүй байх хэрэгцээтэй байгаа шүү дээ. Тэгээд ирэхэд яг одоо мөч дээр ингээд миний одоо юм багавтар тарих аюулгүй болоод ирж байгаа. Аюулгүй мэдрэмжийг өөртөө аваад ирж байгаа.
Тэр чин цаашаага миний одоо сэтгэл хөдлөл маань илийн зохицуулахад арай хүнтэй байж юм уу те. Тэгээ одоо арай ууж байгаа хүн чинь ингээд нэг урд тарихаар бодож тооцоолоод өнгөрч зүгээр юм уу эсвэл пауз авдаг ч юм уу гэлтэй би бодно л та. Тэгэхээр бол ялцчгүй йогийг бол одоо орчин үеийн үнээр зөвлөж байна. Mindfulness ялангуяа нөгөө анхаарлыг төвлөрүүлж одоо цагтай байх. Анхаарлаа төвлөрүүлж ер нь бол бид нар ингээд гэр бүлээр хоол идсэн ч гэсэн гэр бүлийн бүх ишүүд гэж уцаа барилцаж шүү дээ. Яг тэр нөгөө нэг ингээд хоолндоо анхаарах юм уу хамтдаа ингээд яг чанартай цагийг өнгөрүүлэхдээ анхаарах юм уу эсвэл одоо уцаа анхаарах юм уу гэдгийг сонголтыг хийх хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр нөгөө нэг тэр байдалд орчод байгаагаа хүн мэдрэхгүй байна шүү. Нэг мэдлэгтэй ер нь 30 минут хугацаа орчихсон юм тий. Тэгэхээр ингээд хөдөлгөөн хийгээд яг туслах хийхээр амьсгал хөдөлгөөн хоёрыг ингээд хостуулаад хахад бидний эргэн тойрондоо мэдрэх тэр мэдрэмж гэх юм уу даа тэр маань арай илүү хөгжиж ирж байгаа юм да. Сайн нуун ингээд доороос дээшээ гэдгсэн чинь ялцчихгүй нөгөө энерги гэдэг үг яг санаанд орж байна. Одоо бид нар чинь нэг 20 жилийн өмнө ч юм уу энерги гэдэрсэн бол хүмүүс ойлгохгүйсэн. Одоо орчин үед бол хүн болго энерги манифест гэх ярьж шүү дээ. Тэгэхээр энэ тал энерги бас йогтойгоо холбоотой ирвэл тий одоо энергийг бол жишээлбэл бүгдээрээ нөгөө нэг ингээд яг нь энгийнээр яг л ирч хүчээ яа тий. Би одоо жишээлбэл өглөөний 10 цагт байгаа дөнгөж зэрэглэн өглөөнийхөө цайг ууцсан. Өдрийг дөнгөж эхэлж байгаа үеийн миний ирч хүч ямар ах вэ? Гэтэл би яг орой тэрэн шиг адилхан ирч хүчтэй байхын тулд надад яг нэг хэдийн хэмжээний нөөц хэрэгтэй. Тэ хизээд нь би тэрийг одоо буцаад цэмгэлттэй адилхан цэмгэлэх үү. Тэгэхээр энерги гэдэг маань ерөөсөө хамгийн нөгөө санхүүгээр ярих юм бол хамгийн ихэнд юунд би энерги гаргах уу юунаас одоо татаж авах уу. Тэгээ нөөцөө юунд хадгалах уу гэдэг тийм. Гэх мэтчлэн одоо нөгөө йог хийгээд олон хөдөлгөөн хийгээд ирэхээр тэр нөгөө махарч хөдлөхгүйгээр айгу ухаантай хөдөлж байгаа юм л та. Тэгээд ирэхээр нөгөө магадгүй одоо миний одоо хүлээгээгүй за би өдрийн 4-5 цаг ажиллаад тарах байсан чинь магадгүй ажил маань 10 цаг үргэлжлэхээр бодвол тэрийг цааш нь модлохын тулд тодорхой хэмжээнд ирч хүч гарна шүү дээ. Тэгвэл тэр ирч хүчийг би одоо юунаас гаргах вэ? Кофе цайнаас гаргах уу? Эсвэл одоо хамтдаа найз нөхдөдтэй төлтөө хүнтэйгээ ярих уу? Эсвэл өөрийгөө нөгөө цэмгэлдэг тийм одоо өөрийн чадвартай болох уу гэдгээр явуулсан байгаа гэж байна да. Ер нь одоо хурдан хугацаанд яаж өөрийнхөө нэрийг төхөн авах уу тий. Энэ олон жил гэл багш игээд байгаа тэнцээ нэг юм дурлуулж байгаа тэжээ татагдчихж байгаа юм байгаа. Тэрний нэг юм нөгөө олон шавнартай шүү дээ энэ чинь тий. Олон шавнар төрүүлж байгаа. Тэгэхээр тэр шавнараа хараад одоо сэтгэл зүйч хүнээд одоо мэдрэмж асуу тий. Мэдээж айгуу гоё мэдрэмж төрж байгаа. Тэр хүмүүс орж ирээд ингээд хэр гоё өөрчлөгдөж байна. Яг нь бид хэд бол энийг нөгөө нэг юм сервис үйлчлэгээ талаас нь хардаг л да. За би одоо энэ хүний дээрээ суугаад байх багш мөн үү биш үү те. Гэхдээ ямар ч л байсан нөгөө нэг хамтдаа нэг юм одоо юу гэдэг уулын оройроо би ингээд гарч явах юм бол ганцаараа буцаа явснаас нэг найзтайгаа суугаад ч юм уу хоорондоо гангар гунгар хийгээд яриад явах юм бол би нөгөө хэдий их одоо юу гэдэг даваа гүйлтэй замаар ч юм уу хэцүү замаар өсөж байгаа ч гэсэндээ нөгөө хантай гэдэг нэг мэдрэмж авч байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бол явах дээр хөвчлэн ялангуяа би өөрийнхөө талаас тэгж хардаг. Энэ хүмүүс ирээд байгаа болохоор би бас хичээл заагаад байна. Заримдаа ингээм амармаар байж гэсэндээ хичээл орох гэхээр орноо гэлтэй. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө нэг ингээд нэг юм яг би биенийг хань хариндаа ингээд явж байгаа юм шиг санагддаг. Би тэрэндээ нэг баярлалтай л да. Бас одоо сүүлийн үед нөгөө нэг сүүлийн 1-2 сар би жирэмсний яг зааж байгаа байхгүй юу? Тийм цагийн байрлал хийж таараад. Тэгээд нөгөө нэг хичээлээ их ороод гадуур байгууллагуудаар ингээд сургалт их ороо явахаар явгасаа жоохон холдоод ингээд ярих нь их болоод эхэлж байгаа шүү дээ. Тэнгүүд тэр жирэмсний йогийн тэр эйжнэр яг намайг ингээд аварж байгаа. Би чинь тэндээ цагтаа болохоор гэд тэдэртэйгээ нийлж гоё амьсгалж хөдлөөд тэгэнгүүт л одоо тэрвэр цэмгэлж байгаа байхгүй. Тэгэхээр одоо заримдаа яг харахаар ингээд би энэ хүмүүс одоо заагаад байгаа та биш. Энэ хүмүүс байгаа болохоор би бас нэг эндээсээ салахгүй ингээд яваад идэв юм да. Нөгөө талаасаа яг нөгөө үнэхээр
доороос дээшээгээ тий одоо биеийн мэдрэмжээгээ биеийн хөдөлгөөнөөрөө тэгээ удмаар амьсгал одоо юу гэдгийг сэтгэл хөдлөл одоо хонсор бодлоо ингэ ажиллаулаад нь шүү дээ. Тэгэхээр надад энэ хөдлөөд байгаа нь өөрөө ингэ яг надад л хэрэгтэй байгаа. Тэр тийж байх уу? Тэр гарч ийм. Тэгээ багш нарыг бол яг уу би өөрийнхөө зүгээс ингээд яг хэрвээ би энэ хугацаанд йог хийгээд тэгээд надад ямар оролтууд байсан юм. Тэгээ би бас зарим хүмүүсийг одоо наачиг ингэж холбоор тойроогүй одоо гэс мэдээллүүдээ аваад хэрэгтэй юмнуудыг сураад ингээ явчаасаа гэдэг үүднээсээ л яг гэдэг тэгэхээр хань очих юмсан аль болохоор тэр олж авах байгаа видео мэдээллийн ойртуулаад өгчих юмсан тий жишээлбэл одоо манай тэр Америкас одоо йог багш нар яг манай сургалтын үүсгэн байгуулсан багш нар ирдэг байхгүй. Тэгэхээр тэр багшийг хайж бид нар жишээлбэл боломжтой бодоод ч юм уу тий сургалтын дээр нь очиж суух гал ингээд хол замыг туулдаг гэсэн бодод тэр багш нараа ойртуулаад Монголд аваад ирээ. Тэгээ олуулаа бас хамтдаа гоё явчих гэдэг иймэрхүү зарчмаар явж байгаа. Би түрүү нөгөө олоод сонсчлаа л да CBT-гээр сурж байгаа гэж тий. Тэнгууд CBT-гээр нэг мэрэгчлэлтэйгээ холбож хэрэгжилж CBT йог хоёр бясалгал тий. Энэ бүхнийг нэг хослуулаад холбоод ирвэл тэгэхээр CBT болохоор нөгөө Aaron Beck-ийн cognitive behavior одоо therapy тий таны мэдхэд суурилсан заамал гэдэг юм чинь. Тэнгүүд энийг яг буддист сэтгэл судлалаас compassion буюу одоо эмэрх сэтгэл гэдэг дундууд нь оруулаад ирсэн. Тийм болохоор энэ CBT гэхээс илүү CBCT compassion гэдэг орчиж байна. Тэгэхээр би тэд өөрийнхөө одоо таны мэдхүүгээрээ өөрийнхөө одоо гаргаж байгаа зан үйлээ өөрөө засах боломжтой энэ аргуудыг зангаа дээрээс нь яаж өөрийг эмэрх юм бэ? Бид нар чи юу нүдий болтол яг өөрийн дотроо бол тий би чи өөртөө арай хатуурхаад байгаа биш үү? Би өчнөө л юм хэлдэг шүү дээ. Тийм биз дээ. Ямар байвал би өөртөө хангалттай гэж хэлэх юм бэ? Ямар байвал би одоо өөртөө хайрлагдах юм бэ? Ямар байвал би өөртөө хандах юм бэ? Яг хоо хандах гэдэг жоохон юу хүчтэй үг болж байна. Тэрийг бид нар аягүй бага хараад байдаг. Яг хоо зан үйл нийгмээс харахад бол их сайхан зөв сайхан л хүн байна л та. Гэтэ яг ачир дээр үнэхээр бид нар авч аргалтай байж чадж байна. Найзтай гоё зүйл одоо миний найз ямар нэг бэрхшээл зовлон арлаа гэхэд би найзтай хэлж байгаа хоолойны өмнөөс ахуулаад зөвлөгөө маань хүртэл зөвлөдөг биш. Миний найзтай зүгээр алдтгүй хүн гэж хаана вэ? Гэтэл яг өөр төр бол би тэгж хэлэхгүй шүү. Чи одоо ийм алдаа гаргаад багтаа яа гэв. Энэ дээр өстө тэгчих байсан байхгүй. Үнэхээр нөгөө нэг өөр яг үнэндээ энэ зан үйлдэлтэйгээ өөрлөгөө эргүүлээд ирэх юм бол тий. Би яавал энерги өгдөг. Би яавал happy байдаг. Ер нь намайг хин болж гинөө гэж хэлсэн яг надаас өөр. Хүн намайг гаднаас хараад энэ хүн одоо өөрөө дотроо дугаал өөрийг эзэмдэж идэг гэж мэдэхгүй шүү дээ. Гэтэл бидний нөгөө нэг саяны яриадсан тийм энерги гэдэг яриад байгаа чинь миний тэр бодлоодаас ахуулаад миний өөртөө хатуурах байгаа алдаа гаргахаар нь одоо зэмлэж байгаа тий байнгын одоо гимшиж байгаа ч гэдэг юм уу энэ бүх юм чинь миний энергийг өөр нь буцаагаад идэв байна. Тэгэхээр яг энэ чиглэлээр ажиллаж байна. Хүмүүс одоо ингээл нэг юм йог бясалгал гээл тэгэхээр нэг юм том ойлголт өгдөг шүү дээ. Бараг нэг агуу 40 суугаал будаатай л тий. Нэг бол ингээл ёстой энерги бүх ажил төрөл бүх юмаа зохицуулаад гээл нэг сүртэй юм боддог ш. Гэтэл нөгөө бясалгал гэтэл нөгөө йог гэдэг чинь өглөөний 5 минут, 3 минут, 10 минутыг зарцуулахад эхлэл байж болно шүү дээ. Энэ талаар тийм өстой гоё үз гарч ирж байна. Одоо ингээд мэрэгчлийн хүмүүс юм гоё асуулт асууж байгаа байхгүй юу? Одоо бид хэдийн яг ингээд хамт олноор хийх гээд байгаа яг гол зорилго нь юм бэ гэхээр сэтгэлийн эрүүл ахуй. Бид нар бол одоо шүдний эрүүл ахуй тухай ярьчихдээ шүдээ байнга угаадаг. Биеийн эрүүл ахуй ингээд тогтмол усанд ордог. Гэтэл бидний одоо хамгийн гол авч явж байгаа сэтгэл гэдэг нь одоо тэр цэвэрлж эрүүл ахуйг хангахгүй байна. Тэхийн тулд одоо бид хэд чинь нөгөө нэг олон өөрийгөө үйлж шинжлэх хэрэгтэй байна. Ямар зан үйл гаргаад байна тий. За өглөөд ядаж ингээд яг хөө энэ тогтмол хэр хүмүүст хэцүү санагдаж болно л доо. Гэхдээ энийг нэг юм
алдан тусаар зүгээр одоо ингээд хүчлэхгүйгээр тийм хүчлэхгүйгээр ийм амархан аргууд гэдэг байхгүй одоо энэ өрөөнд миний анхаарлыг татж байгаа содон зүйл юу вэ гэдэг юм. Тэгээд тэрийг уйлдуулаад энэ бие мэдрэмжээ ажиглах жишээ нэг юм алдан бас би гадаа гоё алхаа явж байхдаа өчтөр шилбэл би яг энийг бодчихсон. Өглөө ингээд ажил руугаа явжсэн чинь ингээд цаасан шар гэл аюу гоё дуурчсэн байхгүй. Тэгэхэд би яг хүүхэд байхдаа цаасан дээр алхажсэныгаа санаж байгаа байхгүй. Тэгэл би нэр гоё байсан да тэгэл. Тэгээ анхаарлаа нэг хэдхэн минут тэр цасны чимээн дээр төвлөрүүлээд ингээ алхах нь өөрөө би анхаарлаа дотгошоо хандуулдаг байна. Энэ маань өөрөө миний сэтгэлийн эрүүл мэндэд аюул чухал. Тэгэл би нэг юм жоохон хасгалуудыг хийгээд ахад л болно. Зүгээр яг үндэ бол бас юм хар хүнцгөө өөрчлөлт юм да. Тэгээд яг уу ямар ч байсан л энэ 900 бодууд нөгөө энерги сэтгэл гэдэг юм бол бас агаар шиг хэрэгтэй. Дохойч бол бид нар юм цэвэр усын өнгөөр худалдаж авах тийм ийм одоо ойлгохгүйсэн шүү дээ. Одоо яг үндэ жоохон бахта гадаа тоглож байгаа л карантин асуучдаг ч юм уу тийм. Гэтэл одоо бид нар цэвэр усыг худалдаж авч байна. Тэгвэл энэ 90-100-ны ирээдүйд яг юу болох гэж байгаа вэ гэхээр энерги сэтгэл гэдэг юм бол бас агаар шиг хэрэгтэй байна. Бид нар цэвэр агаар худалдаж авч шүү дээ. Өнөөдөр хүн болгон өвөл бодлоо агаар цалхины хасан гэсэн юм заавал гараад хотын агаар чи ямар тохиолдолд ер нь өвөл бэлтгэж байгаа тийм. Тэгэхээр яг тэрнтэй адилхан усыг худалдаж авч юм, агаарыг худалдаж авч юм. Тэгвэл яг ингээд удахгүй энерги сэтгэлийг худалдаж авах хэмжээнд хүрэх гээд байгаа байхгүй. Яг тийм авч байгаагийн жишээ нь энэ олон тайвшруулах үйлчилгээний эмчилгээ, эмнэлгүүд байхгүй. Яг үүндээ би өөрийгөө хайрлаж ирэхгүй байснаас унтаж чадгаа гэж юм. Одоо шингээж чадахгүй байна, бусдтай харьцаж чадахгүй байна. Ажлын ханшралд орчих тийм. Ажиллаа хийж чадахгүй болчих. Гэр бүлтэйгээ юу ажиглалтаа хамаг энерги бараад ирдэг болчих. Тэгэхээр нөгөө нэг өөрийгөө хайрлах чи өөрөө юм саар шиг хэрэгтэй болж байгаа тийм. Тэгэхээр энэ маань л юунаас эхэлж юм гэхэд сэтгэлийн эрүүл мэнд. Тэгээд сэтгэлийн эрүүл мэнд гэвэл яг л боловсрал шиг орж ирж шүү дээ. Одоо нөгөө шүдний боловсрал дээр тийм 10 жилийн цэцэрлэгийн хүүхдүүдэд ингээд эмчнэр яваад шүдээ яаж угаах юм гэж зааж өгдөг шүү дээ. Шүдээ яг ийм байр хэдэн гараад тэгж барай байл. Тэр шиг тийм. Тийм сэтгэлийн эрүүл мэнд бол одоо яг энэ үний эрүүл авах. Имерхүү гэтгсэн чинь над дахиад бас нэг юм бодогдож байна. Хүмүүс хүмүүсийг нэг их шүүхсэнгүү, шүүмжилсэнгүү. Гэхдээ нэг юм зөвхөн бий л болж ивэл гэсэн үзэл бодолтой хүмүүс одоо их олшроотой шүү дээ. Гэхдээ эн чинь эргээд яг нөгөө тархин дотроо далд тухамсартаа нөгөө зүрхэн дотор эргээд өөрөөрөө алж байгаа шүү дээ. Өөрийг эндрэх, өрөөлийг энрэх чинь маш над чухал юм шиг санагддаг. Тийм. Одоо энийг жишээлбэл одоо юунаас аваад үзэх юм бол бид хэд чинь хүн ерөн сармагчнаас үүссэн шүү дээ. Бид нар бол яг үнэндээ одоо бидний ген бол маш гүнзгий бидэрт нөлөөлж байгаа тийм. Одоо сармагчин ер нь амьтан бол сүргийн л амьтан. Бид хэд бол сүргийн л сэтгэл. Хэрвээ хүн бол ингээд ганцаараа хөдөөхээр явах юм байна. Гэтэл одоо хамт олноороо найзуудаараа байгаал тийм. Машин тэрэг нэтрэл пат харанхуй дээшээ харахаар ямар ч одон мод байхгүй. Тэр зүг цэгээр мэдхгүй байхад ядаж олуулаа байгаа хүн чинь тайван аюулгүй мэдрэмжийг авч ирдэг. Тэгвэл одоо бид нар орчин үед ингээд улам л их одоо хаас айгу камертай байна, хаас айгу гудамж гэрэлтэй байна тий. Бүх бидний одоо аюулгүй байх юмар нь сайн хангаад байх тусам бид нар улам их айцтай, стресстэй, санаа зовлонтой болоод байгаа. Энэ маань өөдлөөс юу харуулж байгаа юм бэ гэхэд бид нар нөгөө хөгжлийнхаа явцад бас нэг юм юу гарсан байна. Эффект юмыг хэтрүүлж амар бодож аюул занлын томсгодог. Яг үүндээ ингээд би дөрөв хамтаа камертай үүдэндээ хамгаалалттай байшин ингээд амьдраад байгаа юм бижиж би яг хажууд харслан бар ирээд намайг хазах гээд байгаа юм шиг би тийм айдас төгшөрт байгаад байгаа. Энэ маань юутай холбоотой юм гэхээр ерөөсөө би өөрийнхөө зан үйлдэр одоо үлдлээр ерөнхийдөө бусдаас би өөрийг таслаж ганцаарч. Тэгвэл яг саяны ярьсан тэр энерги бясалгал гэдэг байгаа. Тэгээ бусдтай тэр холбоотой мэдрэмжээ өөртөө төрүүлнэ шүү дээ. Яг тийм. Одоо жишээлбэл бол бид хэдийн үртний яг янз бүрийн аргууд байна л да. Гэхдээ ямар ч байсан хүн чинь ингээд нэг юм
би ч олонтой хүн шүү дээ гэж бодоход л ер нь бодохын төдий ойлгож тайвширдаг тийм бид нар нэг амьд харилцаг болоод байгаа шүү дээ. Өнөөдөр ч гэсэн би яг энд ирэхдээ ингэ бодож байсан. Манай ангийнхан ер нь ингээд нэг намайг гэдэг хүн манай ангийнхан л байна тий. Цулаа намайг ингээд дуудаж ийн гэх чинь надад ийм амар гоё нэг юутай хамт олонтой мэдрэмж төрүүлж байгаа байхгүй. Тэгээ би яг ингээд бодчихсон. Оо ямар гоё юм бэ. Ер нь л ингээд над руу уцтаж байна л гэдэг чи өөрөө гоё юм тий. Тэгээд энэ маань цаанаа бол яг тэр нэг бидний одоо яг сүргийн ер нь бол Чарльз Дарвин хэлээд байгаа тийм бид хэд чи яг нэг хүчтэй нүчгүйгээ ялж үдий зэрэгт хүрсэн юм биш ээ. Харин сүргээрээ байж хагаад аюулгүй би биэндээ ингээд дэм дэмээр явж хагаад овг аймаг үсээд ингээд үдий хүрсэн байна. Тэгэхээр ерөөсөө л дэм дэмээрээ байх, олноороо байх. Нэг pro-social behavior гэдэг өөрийгөө ер нь хайддаг юм бол нөгөө хүнийг аюул гамны тэр хүн ямар байгаа вэ тий бас бодно шүү дээ. Ингээд ирэхэр чинь би хамтдаа л болно гэдэг. За одоо тэр маань болохоо хэлжүүл яах юм бэ одоо тэрнийхээ төлөө хичээж гэдэг тийм. Хүний оронд нөгөө өөрийгөө тавьж үзэн гэдэг чинь бас тийм том хүн чанар тий том хүмүүжил асуртгүй шүү дээ. Тэнгууд түрүү нэрээ нэг юм юу өнгөрцөн хоол шингэхгүй гэлтгсэн шүү дээ тий. Одоо л яг тэгэхээр болцсон нөгөө яг хийдэг хүмүүсийн чинь нэг цагаан холтой гэдэг байсан шүү дээ. Тэнгууд яг магадгүй сүүлийн хүмүүс их тийм дураараа зөвлөгөөнүүд ганц нэг өгч байгаа харагддаг юм тий. Магадгүй зарим нэг хортой байдаг юм нөгөө яг л нэрээ кимчи энэ төр чинь нэрэл Монгол хүндээ тогтдгүй гэдэг бодноо. Яг дээр яг би цаанахаа хувь хүний бол мэднэлтэй бүрнэх ингээл одоо би цагаан хоолтой хүмүүс өдрийг төгч юм би хувь нэмкаг бол мэднэ. Тэгэнгუთ үйлчлүүлэгчтэй одоо улиралт гэх юм уу тийм хоолны зөвлөгөө хүмүүс тал дээр анхаарахтай юм байдаг уу? Зандаа өвлтөө гэх юм уу тийм. Яг би л тийж айхтар зөвлөдөггүй. Ерөнхийдөө бол нөгөө нэг одоо сэтгэл талаасаа ер нь хүний сэтгэл өгөрөө тавгүй байх юм бол физиологи талаас нь ч мэдрэлийн систем ч өгөрөө одоо симпатик руу орсон байгаа. Одоо ч угаасаа хоол шингээхгүй. Тийм болохоор сэтгэлээ тогтооцгоё гэдэг юм уу л юм. Хоолны хувьд бол одоо тэр хүний сонголт таа. Гэхдээ ерөөсөө л нөгөө нэг уламжлалт гений хоол гэж байгаа. Би бол одоо өндөр газрын Монгол хүн байна тий. Яг л бидний өвгдөөс юу идчихсэн сүгээ идтгүү, махаа идтгүү, эзгээ харуулаа идтгүү тий. Би өөрөө яг тийм рүү ороод байгаадаа л өөрөө итгэхгүй л юм л та. Би чинь Америкт бас 5 жил сурсан. Ерөнхийдөө ингээ өөрийгөө яг сая наашаа гарч ирэхэд манай ээж битээр ярьжсэн баг. Танаа гэрийнхэн хоол иддэггүй юм уу? Эсвэл та нар тийм залхуурсан уу гэж асууж байгаа байхгүй. Тэр яг ингээд юм улаа цай махвал чамд идэт тахгүй. Гэхдээ ерөнхийдөө бол дуртай хоолоо бас идэнэ. Тэгэхээр ямар зөвлөгөө би өгдөг вэ гэхээр ерөөсөө л идж байгаа юмаа гой зохицуулаад идээ. Хэтрүүлгүйгээр идээ. Тэ? За өглөө одоо юу идэх вэ? Өглөө бол илчлэг сайтай, протеин сайтай хоолоо идээ. Ингээл учиргүй одоо юу гэдэг нь сахар махрууд одоо хүн болгонд мэддэг болчихлоо шүү дээ. Хэтрүүлээд байх юм байхгүй. Гэхдээ идж байгаа юмаа яг үнэндээ бас ингээд үнэхээр идмээр юм гинжоо хийж идэх зүгээр. Тэ? Тэгэхээр одоо яг хөө зөвлөгөөний хувьд бол ингэж байгаа байхгүй. Йог гэдэг юм чи ингээд энхгээс гаралтай. Гэтэл би өөрөө энэ энерги сэтгэлийн маань одоо юм бясалгал гэх юм бол энхийг төвдийн одоо буддийн сэтгэл судлалаас энерги сэтгэл гэдэг юм гэж байна. Тэгэхээр одоо төвдийн уламжлалт ангаах гондод юу гэж үзэж байна. Одоо тий ер нь бол ямар ч хоолыг яаж идж байгаа тэр сэтгэлээс л хамаарч байгаа. Дээрээс нь хоол нь яг манайхтай адилхан юм байна. Жишээлбэл нэг ямар юм ахидаггүй тий эсвэл одоо юм сэрүүн чанарын эсвэл дахиад одоо идэггүй. Яг л монголчууд ч байхгүй. Тэгээд одоо халуун цай уу бид чи хүүтэн сэрүүн хонд байгаа. Мэдээж би одоо халуун Таиландд байхдаа халуун цай уугаад байхгүй ойлгомжтой тий. Тэгэхээр бас нөгөө талаасаа бидний өөрийн одоо нөгөө ондоочлол маань хэлдэг. Бид чинь монгол хүн шүү дээ. Тэгээд дээрэс нь манай монголд одоо угаасаа л тийм юм ганцаардмал амьдралын юм аа баг шүү дээ. Бид ч олонтойгоо тий заав имээ өөртөө ингээл бүүнөрөө хоол ундаа тойрч иддэг. Хоорондоо бие биенийгээ гэдэг тэр халуун дулаан одоо яг нэг амьдралын хэм маяг ер нь одоо барууныхан бол манайхаас суралцгаар болж шүү дээ.
яаж хүнтэй халуун дулаан тотон байх юм. Тийм биз дээ. Тэр хүндий хүртэн. Тэгвэл тэр халуун дулаан орчинд чинь ямар ч хоол идсэн гоё биш шүү дээ. Ачаалалтай байх гэдэг арднаас юм яаж байгаа байхгүй. Ер нь ингээ ганцаараа гуниглал гунигтай одоо ямар ч гоё хоол идсэн бол тэрний онцгой байх баг. Тэгэхээр тэр нэг уур амьсгал хамтдаа байгаа мэдрэмжтэй. Тэгээ хоолны үед бол би бол яг тийм уламжлалт хоолоо тийм Монгол хүмүүс гинхал хоол идэх хэрэгтэй. Тийм янз бүрийн одоо мэдээж бид нэр янз бүрийн хоол идэнэ. Гэхдээ яах вэ? Тэгээд нэг хэтрүүлэхгүй. Зүгээр ер нь дахиад нөгөө нэг йог талаас ингээ хараад үзэх юм бол аливаа юм тэнцвэртэй. Тийм тэнцвэртэй л байхад тэгэл босхгүй зүйлүүд одоо юу гэдгийг одоо хитрхи хөцөг байгаад ч юм уу. Би бол одоо өөрөө яг нэг тийм сонирхдаг. Яг уу бүр залуу байхдаа бол энэ төр барих гэж оролдчихсэн. Тэгээд яг энэ бол миний юм биш юм байна. Тэ одоо хүн болгоны арга барил өөр шүү дээ. Арга барилын ч зарим хүмүүс бол барьж чаддаг гэж боддог. Зарим нь барьж чадахгүй. Тэр нь бол тэр хүний өөрийнх нь онцлог байхгүй. Одоо заримдаа бол мэдээж яг миний зөвлөгөөгөөр явдаг хүн ч гэж юу аахгүй. Битээ тэгээ зүгээр уламжлалт хоолоо идэ гэсэн ч гэсэндээ л одоо буцааныхаа шүсийг шахаал юм шүү дээ. Би өөрөө ч хаяа ингээд яг үнэндээ ингээд жүүс энтер уухгүй л. Тэр бол нэг юм байхгүй. Ерөөсөө л тэрийг ингээд миний сэтгэл өөрөө юм яаж хүлээж авч юм. Би энэ рүү хийдэг шунж гин үү? Эсвэл хийдэг одоо хэтрүүлж гин үү? Тэ? Эсвэл хитрхи өөрийгөө хориглоод байна уу? Зүгээр л бидрийг нөгөө одоо орчин үед юу гэж хэлдэг болсон мэдэхгүй. Ээж нар яг бидний ээж нарын үед нэг тийм юу сонсч ирсэн нөгөө хоол идэхээр тархална гэдэг чинь. За тархалахгүй гэж бодоод идвэл тархалгүй гэсэн гэх тиймэр байдаг гэсэн тий. Тэр яг монголчууд ч юм сэтгэлийн хувьд хүчтэй штэ. Өнөөглөө би нөгөө юуны Айнстайн бигийн орчуулагч тэр хүний постыг харж ирсэн байхгүй. Тэгээд нөгөө монголчууд бол тэр нөгөө нэг дайчт нь бол яг уу дайцдаг юм лээ. Тэр хүүхнүүдийн сүүн цацлыг бол барахгүй юм гэлээ гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө манайхын сэтгэлийн хүч амар өндөртэй. Бид чинь ер нь ингээл алив юмыг аршаан болгож өгчдөг байсан шүү дээ. Бидний давуу тал шүү дээ. Тэгэхээр энэ ондоош сэтгэлийн одоо хат тэнхээ тэгээ бид нар чинь ер нь юм өндөр уулархаг юм хиймэрлэг улсад амьдардаг цөөхөлөө байдаг. Одоо алив юм басан цогцох чадвартай өөрийнхөө давуу талыг бас мэдэх хэрэгтэй. Тэгээ өөрийнхөө яг ондоо байгаагаар байж чаддаг байх хэрэгтэй. Тийм үстэй. Чиний одоо бүтээн ингээд тайраа хийсэн юм шиг байхгүй тий. Заавал бор удаа хийх юм. Тэгэхгүй тэрийг бол тэгэл хувийн сонголт. Яг нь тийм зарим хүнд бол ингээд тохирол явж байгаа сайн л дээ. Тэнгуут нь хоёулаа фэйсбүүкээр найзлахаар найз нь харж ирсэн л да нөгөө намастай яг байгальтаагаас их ойрхон байгаа юм шиг санагддаг. Тэнгуут танаа дээр чинь машина бүгдээрээ хил устаа ч юмс давуу тал байдаг бах. Бүр гадаадаас зориод танаа ёгийг зориод танаа туслахыг зориод зунжангаал их хөдөө гадаагаар их явж харагддаг да. Энэ талаараа. Тэгэхээр юу яагаад ах шиг байгаа. Дүүптэр нөгөө нэг анх намстыг байгуулж хахад өөрсдөө нөгөө Америк зогсчихсан. Тэгээд тэргээр ингээд нөгөө сургалтуудад явахдаа дандаа ингээд гадаадаар явдаг. Тэгэхээр нөгөө олон улсын найзуудтай болчтой юм шиг байна. Тэгэл тэндээсээ нэг багш нь энэ сургалт хийнэ гэхээр одоо жишээлбэл Америкээс 20 хүн ирлээ гэхэд тэр 20 хүн буцаад ирээд ирсэн дагавал манай энд байгаа одоо гуц блок уянаас аваад явах нь ойрхон. Тэгээ бид нар чинь найзууд энд чинь хамтдаа явна. За тэгээд наад зах нь нутгийн хүн байна тий. Тэгээд нутгийн хүн байхдаа йогийн хүн байна гэл. Тэгээ бид чинь үдийн дэмэрэл явж байгаа байхгүй. Тэгэхээр гаднаас болоод тийм манад ингээд 100 болгон хүмүүс ирнэ тий хамтдаа сургалт явах. Тэгтээ ардуураа ингээд дандаа л юм бид нар шиг нэг ангийн тий эсвэл одоо нэг сургалт явж исэн татн холбоогоор гэж байдаг юм. Тэгтээ яг явд би миний асуусан болохоор минийс дарах хариулаад байна л та. Нөгөө яг байгальд байхын нөгөө байгальд хэлхийтэйгээ байхын ач холбогдол ач тусны юу юм гэж асуух гэж байсан юм байна. За байгаль бол тэгээд одоо яг тэр сэтгэлийн яг төрөлхөл чанар шүү дээ. Өөр өөртөө цаг гаргаач гэдэг хүмүүст ухамсарлуулах үүднээсээ найдна гэж асуусан. За өөрөө өөртөө цаг гаргах. Тийм. Бид нар ингээл өөрийгөө ойлго
тий өөртөөгөө өөрийгөө хайрал бусдыг эмэргэл эмэрлээ шүү дээ тий. Тэгэхээр бид хэд өөрийгөө хайрлахтаа бас нэг эхний алхам нь юу ах юм тий. Тийм эхний алхам нь ер нь өөрийгөө хайрлах гэж юу юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Яг тий бид хэд ч одоо ингээд манай монголчууд ч юм уу тий аливаа юмыг их сайн гүйцэтгэдэг хүмүүс тий. Одоо ер нь манай монголчуудын үед явж үзээгүй ч газар алга, идэж үзээгүй ч хоол алга, идэлж үзээгүй ч хүү одоо юу идэхэд алга. Гэтэл яг үнэндээ нөгөө энэ дундаас яг жинхэнэ жаргал нь юу юм бэ гэдэг. Тэгээ энэ жаргалуудаас яг ямар жаргал хамаагүй үнэхээр одоо юм амарлангуй үнэнгүй болгоод байгаа юм бэ гэдгийг бид нэр өөрийнхөө фильтрдэх хэрэгтэй байна. Яг би ч оюутан багтаа ялгаагүй тий хүн болгонд ингэж яаж амрах одоо учрах болохгүй байгаа шүү дээ. Гэтэл одоо орчин үед бол амрах маань ч хүртэл урлагтай болсон байна. Энэ ингээд гадныхан бодоод одоо өглөө 5 цагаас босоод ерөөсөө өөдрөө дугаа мячдаг. Тий. Тэгэл ингээд өдрийн бид чинь ингээд 2-3 удаа явах юм. Тэгэхэд ингээд бүх юмд хуваарийн дагуу ингээд заавал оролцсон. Гэтэл нөгөө талаараа тэр амралтанд ирсэн хүмүүс ингээд өдрийн 2 явах хийжээж яг тэр байгалыг харж байгаа нүд нь хүртэл өөрчлөгдөж байгаа. Ингээд лонгод тэр байгалаас авч байгаа энерги хүртэл бүр ингээд хүчтэй явдаа гэж шингээж авч чадчихсан. Тэгэнгუთ манай яг соёл үүднээс мэдээж яг тэгж хэлэх байх л та. Танаа Монгол илүү энергитэй гэсэн тийм яриануд ярьж байна. Тий. Монгол бол угаасаа өөр. Тэгээ энэ нь яг нэг юм цогцорол байх. Монгол хүн өөрөө их гоё. Монгол хүн чинь ер нь ингээд цаагаар байдаг. Тэгээ байгалийн ч гэсэн ингээд бид гоё дотоод нэг хангаа болоод янз бүр үүдхааргүй тий. Тэгээ огцсон тий. Тэгээ үнэхээр бас нэг юу байж чадаад байна. Тэгээ тийм нэг онгон багшин байж чадаад ямар ч тоог байхгүй, ямар ч сүлжээ байхгүй тий. Тийм байж бас чадаад байна. Тэгэхээр манай монголуудад яг үүндээ одоо хүмүүсийн очиж үзэх сүүлийн хэдэн орнуудын л нэг байх л та. Тийм. Тэгээ үнэхээр тийм газраас хот манай бүр гадаад багш нар тэгжсэн. Ямар ч юм бүр ингэ чихэн дүлэрсэн юм шиг ямар сонь чимээ юм. Гэтэл тийм чимээгүй газар бол байхгүй тий баг. Тийштэй нэг хотоос ингээл гараал явахаар яахгүй ингээд чимээгүй нэхгүй тайван болдог тий. Одоо тэр чинь нэг тэр гадаад хүмүүст тэгэл бид нар дөөрч гэсэн мэдрэгтэй байна шүү дээ. Бид нар чинь нэг л их тэр соёл иргэншил гэдэл их өндөр олон давхар байшин барилгууд бариад төгчрээтэй замуудаа ингээд шаваарлуулад исэн чинь нөгөө нэг хөгжөөд байгаа улс чинь эргээд баг нөгөө манай нүүдэлчин соёлыг сонирхоод нүүдэлчин уламжлалт таалагтаад энэ чинь ирүүлээс юм байна. Байгальд л хэдэж гэсэн ээлтэй байгаад байгаа байхгүй тий. За энэ хүртэл хөтлөгч миний мэдлэг дутаад магтгүй асууж чадаагүй. Зулаа энийг асуусан бол би энийг нэг хүмүүст хэлээд өгчмөр байсан юм да гэсэн найзынх нь асууж чадаагүй асуулт байна уу? Тийм бол хариулаач ээ. Ер нь бол манай зулаа мундаг юм болохоор бүгдийг нь асуулаа. Надад бол одоо яг нэг юм тэрийг хэлчихсэн гэсэн бол бодол одоо юу гэх юм үлдсэн юм бол алга байна. Гэтэ яг сая ингээ асуугууд ингээд бодсон чинь ер нь өөрийнхөө байж сурцгаагаа. Тэр чинь их гоё тухтаа штий. Яг тийм үстэй. Яг нэг хин нэг юм байх гэдэг чинь тэр нэг хатад юу таалагддгийг би чи хин бэлээ. Яавал тэ тухтаа байлээ гэдгийг нэг жоохон бодоод нэг өөрийнхөө ингээд гоё тухлаа. Тийм байвал гоё юм шүү гэж нэг хүмүүст л яг хэлмээр юм. Яг үү. Ууса манай Нимка ч өөрөө тийм юм байхгүй. Ингээд Нимкаг хажууд ахаар ингээд нэг тийм ангиар нөгөө бидэрт нэг авчиад нэг төв дээрээ заслыг хэлсэн шүү дээ. Та нарыг би 20 минутын дараа гэдэг л хэдэн минутын дараа яг жоохон хүүхдүүд болгоно гэдгсэн чинь бид нар баг ингээд тий тэрийг баг сонсцсон юм чинь өөрсдөө баг хамгаалаад байгаа шүү бид нар ч тэгээ нөгөө тархиа ингэсэн гисэн мөртлөө нэрэл бид нар 20 минутын дараа 30 минутын дараа өстө нөгөө ус мүс хамаагүй ингээд өстө тэргээр тоглолцсон яг нэг 5 настай хүүхдүүд ч гүйжсэн байхгүй. Тэр мэдрэмж маш гоё одоо ч гэсэн бартагддаг амар гоё дотн санагддаг. Тэгэнгუთ яг хөө ингээд бодтой бидний амьдрал нэг тийм мөхштэй тий одоо хин одоо энэ амь нас гэдэг
одоо сав хэр хэмжээгээр утгаж ирснээ бид нар мэдэхгүй, энэ тавилаг мэдэхгүй. Тэгэхээр одоо ингээд бусдад юу гэж бодохоо одоо тэг бодоод амьдрна гэдэг бол надад ч ихсэн айгу тийм хэцүү санагддаг. Би өөртөө таалагдаад өөртөө гоё байвал болоо. Гэхдээ тэр нь би ингээд өөртөө таалагчаад гэдэг гадуурдаа буцах яваад иж болохгүй л дээ мэдээж. Мэдээж энэ ёс зүйн хэм хэмжээтэй байгаа. Гэхдээ л нэг тийм өөртөө тухтаа өөртөө таалагдаад өөрийнхоороо байвал надад ч гэсэн маш сайхан санагддаг. Энэ маш гоё уриалга байна. За ингээд би бол найзаагаа олон юм сураад боловсроод баг шөнийн цагаар чи сэрүүлэг тавиад босоод дахиад нэг сургалтанд суух байх би. Чамааг бол хувь хүүднээс бүр мэдээд байна ангийн найзаа. Маш их цаг зав гаргаад найзынхаа шинэхэн подкастыг дэмжиж ирсэнд маш их баярлалаа. Намайг урьсан бас их баярлалаа. Яг би дотн болохоор бол яг ингээд би ичж гин гэж тэгчихсэн. Гэхдээ яг ардаас зулаага бодсон л та. За тийм дугаар өнтер нь бол яг ингээд хууртай байгаа тийм. Тэгээ өөрсөнд баярлалаа. Би бас нөгөө ер нь бол цаагаараа зодоод байгаа уулзчий даа гэж ойр дуулцаагүй тийм. Тэгээд тийм үнжи ингээд яг ингээд бид нар нэвтрүүлэг хийж байгаа ч гэсэн би тийм шүү дээ. Бас нэг том шалтгаан юм чи тийм. За тэгээд цааштай ажилтны амжилт хүсье. Тэгээд подкастын гоё үзнэ. Ер нь аягүй гоё дугаарууд орсон байлээ. Амжилт хүсье. Баярлалаа. Найздаа ч гэсэн маш том хөтөлбөр төсөл хэрэгжүүлээд явж байгаа монголчуудынхаа зөвхөн өөрийнхөө төлөө биш те өрөөлийг боддог энэ их нэрхөө их үлсд чинь томоос том амжилт хүсье. Найздаа аз жаргал хүсье. За баярлалаа. За өнөөдрийн маань дугаар маш тийм сонин ертөнцтэй хүнтэй дугаар маань нүгээр өндөрлж байна. Та бүхэн энэ дугаараас минь нэгийг бодож хоёрыг тунгаах бизээ. Баярлалаа. За баярлалаа.